Тэр газрын байлгийг устдад царийнханд өгдөг юм цогсоомоор байна. Энд чинь өнөөдөр отгон тэнгэр хайлгаас эхлээд цогсоо гэж хэлж байгаа юм биш үү? Төр ард түмнийхөө өмнө ингэж судлаа хэлж болохгүй. Нам юм юу юм бэ? Нам чинь хувилдаа. Намын хувилдаанаар бүлэглэж жижиг албан тушаал эрхтэн төлөө зүтгэж явуулахаас биш жинхэнэ Монгол төрийн төлөө зүтгэж байгаа монгол хүмүүжийн дотор байна уу? Байхгүй. Дэлхийд монгол хүн гэдэг онцлогоо хадгалъя гэж та хэлж байна. Өнөөдөр тэгвэл яг монгол хүн гэж таны харив. Дэлхийн олон улсын даяар аршил гэдэгтэй юмтай нэгдэж юм гэж хэлж тэр харийнхныг дагаж орж энийгээ устгах юм. Хайрын сайхан монгол улсын хайрын сайхан монгол хүмүүс гэж хэлэх юм. Монгол хүн гэдэг чинь монголын өвгөд дээдсийнхаа уламжлалж ирсэн тэр түүхнийг хадгалж чадсан монгол өөрийнхөө цэвэр тусаараа монголоо байж чадсан хүнийг монгол гэж хэлнэ. Их хурлын 76 гишүүнийг хэллээ. Хаанаас нь ч харсан европчсан костюм өмссөн ийм хүмүүс. Жавхлан гишүүнтэй бас та харьцуулж ярьлаа. Болдын болоо тэрийн өрдний тэр их хурлын гишүүн дотор очиад утсын тайчруулаа үзмээр байна. Та монгол хэлээрээ яриад наатаа тайч чадхаач. Ингэж хэлмээр. Хадгалаад боловсролын яам энэ сургууль хүмүүжүүлэх ухаан дотор яагаад энэ ураг удмаа авчдаг өв соёлын ингээ мартуулчихсан юм бэ? Бүхэл бүтэн эрдмийн чуулга болж иж албан бус 60,000 хүн л тус ойртсон байх гэсэн таамаг тоо баримттай өнөөдөр эрдэмчлэгийн баг хуулийг зохион байгуулждаг би санаж байна л да. Тэр яам толгойлож явахдаа ийм аюулаас өмнө сэрэг зогсож чаддгүй тэр яамны сайд гэж юу юм бэ? Тэр цогц эцэгчин доктор юм болоод энийг алга хийхэд ийм хөндөө ярихгүй яасан. Ах トゥ хоёрын хүүхэд би 92 гэж сууж шít. Одоо манай хүнсний асуудал малын төжээд хүнс ирүүл болох нь болсон. Тэгтэл нийгэм төр чигтээ галбаачлагдаад байгаа өнөө цагт бид нар нөгөө л нэг дээлээ өмсөн, нөгөө л нэг Монгол гутлаа өмссөн бөөргийн гэрт амьдарсаар байх уу? Тэгээд одоо даяарсан сансан гэж Монгол даяарсал руу явлаа ч гэсэн Монголын таван ушуунал Монголын нүүдэлчин өв соёл даяарсал хэзээ чадахгүй шүү. Жавхлан хэлсэлтэй намайг солиорчжээ гэж магадгүй таныг зөнөгчжээ гэж хэлээ. Уйлаа явж л бай. Явж л бай. Тэгэхээр энэ дээрээс салбар яамдаа төр засаг бодлогын хэмжээнд энийг анхааралтай авч ажиллаж чадахгүй байна гэж би хувь хүнийхээ үдс харж байна. Ерөнхийдөө зөвхөн гэтэл өмнө нэг хүн жирийгээ хаалган зүйл чинь яхаараа одоо хаалгаа нэгээд чадхаа болчихдаг амьтан болсон би. Энд гарах хөдлөн хөдлөж чадхаа байсан юм. Гараа хөдлөж чадахгүй бол тэр ухаанаа хөдлөж чадахгүй шүү дээ. Эрүүл Монголын төлөө вакцины тогшоо нийгмийг дархлааж явна.